Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хүчирхийллийн эсрэг хүн бүрийн оролцоо чуулганы зохион байгууллаа. Чуулганд 21 аймаг 9 дүүргээс ирсэн 1000 ээж оролцсон юм а. За энэ үеэр хүчирхийлэлгүй ирээдүг бүтээхэд ээжүүдийн оролцоо чухал болохыг онцлон хэлсэн юм а. Тэгэхээр өнөөдөр бид нар хүчирхийлэлтэй тэмцэж гин гээд телевизээр яриа өгөөд ч гэдэг юм уу постэр бариад ч юм уу эсвэл фейсбુક дээр гарч ирсэн комент те эсвэл тэр постыг шеэрлээд тэмцэж байгаа хэлбэр мөн үгүй мөн боловч энэ өөрөө үр дүнд багтаа байна гэж байгаа. Тэгэхээр бид ирээдүйн хүчирхийлэгч биш иргэн бэлдэх асуудал руу эмэгтэйчүүдийн байгууллага анхаарлаа хандуулж ажиллана. Тийм болохоор манай эмэгтэйчүүдийн холбооч 21 аймаг 330 сум 9 дүүрэг 153 хороонд салбар зөвлөлтөө тэр утгаараа энэ хороодоо төвчлөөд бид өсвөр үеийн клубууд байгуулсан байгаа. Тэгэхээр ирээдүйн залуу үеэ зөв бэлтгэх, хүмүүжүүлэх, ирээдүйн хүчирхийлэгч биш аав ээжийг бэлтгэх, ирээдүйн нийгмийн зөв эзэдийг бэлтгэхэд эхчүүд эмэгтэйчүүд бид манлайлж оролцъё. Иргэний нийгмийн хүмүүсийг олон нийтийн байгууллага, хамт олон байгууллага, хувь хүн бүгд энэ хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд бас татан оролцуулах энэ ажиллагаа өнөөдрийн чуулганаас бас эхлэх байх гэж найдаж байгаа. Сумынхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргын юугаар энэ чуулгуулалтанд оролцохоор наашаас нь сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга оюун зал маань маш их хүчин чармайлт гаргаж намайг наашны бол ийм сайхан юмд оролцуулж яагаад баяртай байна. Энэ хүчирхийллийн эсрэг гэдэг бол газар болгонд байдаг. Бид бүгд одоо хамтраад энэ юуны эсрэг зогсож чадвал хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл багасах байх л гэж бодож байна. За тэгээд энэ олон нэгдсэн энэ олон эмэгтэйчүүдийн чуулганд ирж оролцож байгаа эмэгтэйчүүдтэй за энэ өдрийн мэндийг хүргье. Нэг дуу хоолой нэг хүний оролцоонд оролцъё л гэж бодож байна. Өнгөрсөн онд манай улсын хуулиар хян шийдвэрлсэн хэргийн 61.8%-ийг гэрлэлт цуцлах маргаа эзэлсэн буюу 2945 гэр бүл гэрэлтээ цуцлуулжээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэргийн тоо 56 эргээр буюу 94.9%-аар хүчин дэх гэмт хэрэг 91 хэрэг буюу 47.6%-аар өссөн байна. За харин энэ бүх хүчирхийлэл гэмт хэргийг өөрчлөхөд ээжүүд, эмэгтэйчүүд чухал нөлөөтэй бөгөөд хүчирхийлэлгүй ирээдүйн хүмүүнлэг иргэнийг төлөвшүүлэх замаар өөрчилж чадна гэж үзэж байна.